За юу яцхандаа манайхан Golden Boy-ийн дараагийн партиг удаасан дуучлаарай. Жохон зуншлаг гэд явчихлаа. Тэгэхээр дараагийн 2 ангийн яриад өгье. Харин анимчид маань лайк сабадархаа мартав. Ажиллаж хичээнгүү Кентаро маань гоймонгийн газар ажиллах болжээ. Хөгшин тогооч гарна гэмтээд манай хүн чадах ядхаараа хоол хийж байгаа мó да. Нэг өдөр түүхий гоймон үйлчлүүлэгчд өгж асуудал гарав. Азар хөгшин тогоочийн охин Нори үйлчлүүлэгчийг аргадаа таймшрууллаа. Good afternoon. Тэр нэг өдөр хөгшин тогооч машинд бүргүүлж гэмтгэд энэ залуу хөгшин тогоочийг аваржээ. Одооноос Хөмсөг Баатар гэчихье. Давхар хөгшин тогоочийн биеийг эргэнгээ Норыг эргүүлээд яваад байгаа нөхөр юм байна. Норыг шууд эргэтэлэн оногт боолзоонд урьдчилаа. Норыг гинэ хонгор сайн охин бөгөөд Кенторотой хууч урьд сууж байхдаа өөрийн сэтгэлдээ хүндээ цэцэг дайрж өгөхийг хүсдэг гэж байна. Эргэтэлэн оногтч боолзоонд явж Хөмсөг Баатар шууд гэрлэг санал тавьдаг наасан. Нори мэдээж эргэлзнэ. Оройн Кенторо халуун усанд ороод явж байсан Хөмсөг Баатар нэг хүүхэнтэй явж байна шүү. Тэгээд дагаж яваад яриаг нь сонссон бидний төлөвлөгөө бүтнэ. Би түүнтэй сарын дотор гэрлээд дараа нь гоймонгийн газрын бичгийг авч шууд хаагаад паба нэн. 6 сарын дараа гэхэд салаад чамайг менежерээ болгоно. Тэгэхээр ийм хогийн санаатай нөхөр байжээ. Кентаро харин ярьсан зүйлийг тэмдэглэж авч байгаад Нориког яа гэд дуудахын сонсчихлоо. Тэгэхээр нь гарч ирээд гоймонгийн газрын ах Нори сайн хүмүүс болохоор битгий тэгэж гэж гуйнаа. Харин Хөмсөг Баатар якуза байсан юм байна. Манай хүнийг шууд зодоод тэгээд гоймонгийн газрыханд хэлэх юм бол хохин шүүгээд яваад өглөө. Маргааш нь хөөгнэцүүлсэн Кентаро Норыг хараад харамсаад байна. Нори ч Хөмсөг Баатартай болцож морин тойруулгын уралдаа үзнэ. Тэр үеэр нь Хөмсөг шууд дайраад цамцныхын товчийг тайлцгав. Тэгтэл гэнэт Кентаро гарч ирээд болохгүй. Манай хүн түрүүнээс хойш морины багтай ажиглаад байжээ. Нори жижиж нүдэ ханаад харин Хөмсөг Баатар Кентарог Нори гэж удаад үнсчихлээ. Тэгээд дотроо нууц техник дар сонгоолгох үнсэлт. Яа, ястай амар юм боллоо. Кентаро бүр бода. Хамаг уран нарийн мэхээ хэлсэн болохоор Нори яагаад ч хараад Хөмсөг Баатар гайхаад байна. Оройн Кентаро үнсэлтийн шокноос гараагүй байж байна. Харин Нори Хөмсөг Баатартай суух талаараа бодоод байж чаддаггүй. Энэ үеэр нь Кентаро ээж тийм донтой амтантай хамт амьдарч чадна гэж санаандгүй хэлчихлээ. Норич хүнийг өнгөц дүгнсэн гэд уурлаад гараад явчихлаа. Тэгэд үнэхээр эргэлзээд байгаа болохоор Хөмсөг Баатартай уулзах гэд явсан Кентаро тэнд нь байна. Манай хүн дахиад л Норыг тайван орхиж тэр чин жаахан охин амьдрал үзээгүй дарав төлөвгүйхэд тэр чин яг л эр хүн шиг үнсэлцдэг юм байна лээ гэж авчсан шүү. Яг уу тэр нь эрэхтэй л хүн байсан л да. Ингээд байж байсан Норыг харцглаа. Кентороч худлаа хэлэх гэсэн бүгдийг сонсчихож Хөмсөг Баатар уурандаа дахиж Кентаро дайрсан манай хүн хэд цохоо дуусгаж байна. Өмнө нь тулааны урлагаар хичээлдэг байжээ. За ингээд үүнээс хэсэг хугацаа өнгөрч Нори өрөөнөөсөө гарахаа болж харин хөгшин тогоочийн гар нэгдэж Кентаро явахаар болов. Явахыгаа өмнө Норитой салах ёс хийх гэсэн өөрт нь зориулаад цэцэг даржээ. Тэгэд болсон бүхэнд талархал илэрхийлээд Кентаро маань дараагийн аялалдаа гараад энэ анги дууслаа. Day like this. Дөрөвдүгээр анги эхлэхэд Кентаро нэг ажуумаг хараад ухаанаа алджээ. Түүнийг харахтал байгалийн аратан шиг арин шимэн сэргэж байна. Тэгэхээр энийг чиг аратан бүсгүйгээ. Бүр араас нь тисггүй дагаж манарч яваад баригдчих ба. Бантахтаа усан санд туслах багшаар орох гэсэн юм гээд тэнд байсан зарлан хараад хэлчихлээ. Аратан бүсгүй усан байсанд ажилдаг юм байна. Тийм болохоор ч түрүү бие нь бол амар юм байна. Кентарог шалгах болоход манай хүн амар өсрээд орсон ч живэнгээ алдаад гарч ирэв. Тэгснээ бас за ямар байна да миний сэлэлт гэд донгосож байна шүү. Угаасаа өөрөө зэсэлж чаддаггүй хүн юу гэж ажилд авах вэ? Тэгэхээр манай хүн даргатай ч нуулзъя гэсэн аратан бүсгүй бассейны дарга юм байна. Өөрөө зэсэлэх чадваргүй хүн туслах багшаар авахгүй гэхин тэр. Кентаро гуйж байгаад сүүлдээ гуйдаад мөрий тавиг гинэ. Кентаро гуйж байгаад сүүлдээ гуйдаад мөрий тавиг гинэ. Нэг сарын дотор аратан бүсгүйг сэлэлтээрээ гүйцүүл ажилд аваарай гэх ба тэр хүртэл цалингүй ажиллангаа сэлж сурах гэж байна. Энэ бооцоо аратан бүсгүй сонирхолтой санагдсан болохоор зөвшөөрчихлөө. Явсныхан дараа нэг багш хэлж байна. Манай ахлах Олимпиад 200 метрийн алтан медальтай. Тэгэхээр Кентаро барах гэдэг нь худлаа юм байна. Хэсэг хугацаа өнгөрөхөд Кентаро хүүхдүүдэд анхан шатны хичээлд ордог багш болжээ. Давхар сэлж сурангаа яаж зүгээр авах вэ? Илүү дутуу зүйлс тэмдэглээстэй. Хүүхдүүд ч анх удаа сэлж үзэж байгаа болохоор паян ихтэй бөгөөд Кентаро тэднийг их хөгжөөж өгдөг ажээ. Нэг өдөр аратан бүсгүй Кентарог дуудаад заа гаргын замбрааг өгнэ. Бидэнд эрүүл биетэй чирэг ялагчд хэрэгтэй. Ялагдагчд биш. Ялагдагчд өрөвдөлтөй тийм үү?
Юу тэгж бодохгүй байна. Сарын дараа таныг ялцахаар та бас өрөвдөлтэй гэд бас л өөртөө итгэлтэй юм аа. Нэг өдөр хүүхдүүдэд хичээл орж байсан усанд орохоос айсан жаал бассейнд бөөлжгөн дээрээ гинт орооч хүүхдүүдийг яаж усанд дуртай болох уу ухааны юм бодож байхад бусад багш нар нэлээд хүчээр үздэг юм байна шүү. Маргааш нь аратан бүсгүй мэрэгжлийн сургалт орж байна. Гинт орооч суралцах сайхан боломж дээрээс нь аратан бүсгүйн доор гэд гууж гарлаа. Аратан бүсгүй манай хүнийг нэлээд бассангүй багийн бэлтгэлд орууллаа шүү. Тэгсэн хэдхэн 7 хоногт нэлээд өндөр түвшинд сэлээд сурчхаж. Мэрэгжлийнхний бэлтгэл дууссаны дараа нэг мөр чадварын сорих гээд намайг гүйцээрэ гэд аратан бүсгүй сэлээд эхэллээ. Гинт орооч араас нь сэлж явсаар аратан бүсгүйн арай өөр зүйлийг хараад урам зориг аваад хурдаа нэмээд байна шүү. Тэгж байгаад хэтрүүлээд бүр яг тулаад очиод наалдчихлаа. Арай өөр зүйл болоод явчихсан аратан бүсгүй зогсоод сайн байна. Гэхээс өөр зүйл хэлэлгүй байсанаас гарав. Өгдөө аратан бүсгүй өөрийнхөө чадварын талыг л гаргасан бөгөөд Гинт ороог саяных шиг байлаа гэж чи намайг гүйцэнэ гэсэн үг шүү. Тэлсэн бассейнаас гарч ирсэн Гинт ороогийн арай өөр зүйл нь харагдаад байна шүү. Аратан бүсгүй манай хүнийг ганц цохоод хөөгөөд явуулалгүй яах вэ? Хаврын хар салхинаар нүцгэн хөөгдөж гарсан Гинт орооч ягж яваад гайгүй болохоор нь ирэхээс ухааны юм бодоод яваад өглөө. Хэсэг хугацаа өнгөрөхөд усан бассейнд анхлан сурагч хүүхдүүд их явдаг болжээ. Энэ нь шинээр зохиосон заан харга барилтай холбоотой бөгөөд усан доор цаграг байрлуулан өгч хүүхдүүд тэрийг нь авахдаа өөрөө мэдлгүй усанд ордог болжээ. Цаашлаад энэ мэдчлэн олон хөгжөөн тоглоомыг зохиож ингэснээр ч хүүхдүүд усан цэлэх дуртай болж сурагчдын доо нэмэгдсэн байна. Аратан бүсгүй жанх аав нь усан цэлхийг зааж байсан сайхан цагийг бодоод нэрэл усан цэлэх дуртай болсноор тамирчин болох замнал минь нээгдэжтэй. Энэ арга барилыг гэхдээ хэн зохиосон асуухад манай Гинт орог зохиосон хэлнэ. Багш нарын арга барил хатуу санагдсан болохоор хүүхдүүдийг усан дуртай болгох зүйл бодож олж л дээ. Удалгүй нэг хүүхдийн эцэг их аратан бүсгүйтэй уулзах ба хүүхдийн усан цэлэхэд дуртай болгосонд баярлаа гинэ. Ээжтэйгээ явж байсан жоогоо охинч Гинт орог асууж байна шүү. Хэдий аратан бүсгүйн эсрэг уралдаад ялагдах байсан ч Гинт ороо түүнийг уралдаангүйгээр ялжээ. Аратан бүсгүйч түүнийг буцаан авчрахыг хүссэн ч хэдий оройтсон гэдгийг мэдэж байлаа. Гинт орооч дараагийн зүйлээ сурахаар замдаа гарсан байсан юм. Ингээд part 2 маань дууслаа. Манайхан сүүлийн партаа үзхийг хүсвэл лайк бас комент бичээрэй. Бороо нь харж байгаад яриад өгье.